хилцэн нийслэл ажиллагаа байж байгаа. За ингээд тангараг давтах үйл ажиллагаанд оръё. Урандаа хамт Эх орон төр ард түмэндээ ангаалан дангарлаа. Би ард түмнийхээ үндэсний нэгдэл найдвартай хадгалж Монгол улсын хууль цэргийн дүрмийг Сэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, шатнуудын үлгэрлэх байдал, манлайлах байдал, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын нөхцлөөс айж байгаа. За мөн одоо батлан хамгаалах үйл ажиллагаас болсон амун одоо хадгалсан дайралтын хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулж 163 иргэнд одоо өмгөөлгийн тусламж байгаа. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 44-р тогтоолд Зөвхөн анги байгууллагын одоо 300 айлын орон сууцыг төвийн тулгуурлыг одоо шийдсэн юм ажил болсон байна. За бүх бүтээлтэй ажиллаж 2017 оны үүд ажиллагааны бүтээгдэхүүн бүрэн хангалттай удирдсан тул Бид Уурбай Гүрсүүдийн 60 сайхан тамд. Батлан хамгаалах сайдын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотод захирагч нарын хооронд байгуулсан 2016-аас 2020 онд хамтран ажиллах санамж бичиг Батлан хамгаалах сайдын болон нийслэлийн засаг даргатай хамтран ажиллах гэрээнд заагдсан ажил үйлчлэг хэрэгжүүлэх чиглэлээр цэргийн штаб үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллах, за нийслэлийн иргэн бүр эх хоног
ажлаа чимжүүлэгчид бол төрийн албаны ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах шаардлагатай байна. За бид бол нийслэлийн хэсэг даргын зүгээс болон Батлан хамгаалах сайдтай бол хамтын ажиллагаа бол одоо нэгт уялдаатай ажиллаж байгаа. Байнгын уулзалт, байнгын ажил хэргийн уулзалтуудыг хийж ажиллаж байгаа. За тэр бүхэн бол та бүхэнд бол бас албан тоотоор бол очиж байгаа хаа гэж бодож байна. Батлан хамгаалах яам нийслэлийн хэсэг даргын хамгийн газрын хамтын ажиллагаа бол жилээс жил илүү нэгтгэж байгаа учраас бидний энэ хамтын ажиллагаа маань цаашдаа бидний нийслэлийн цэргийн штабуудын үйл ажиллагаанд бол одоо илүү дэмжлэг болж явна гэдэгт би хэлмээр байна. За хоёрдугаарт нь төрөөс орон нутгийн хамгаалтын талаар баримтлах бодлого, баримтчиг батлагдсан хэдиж орон нутгийн хамгаалтын хууль эрх зүйн орчин бүрдээгүй тул түүний тогтолцоог бүрдүүлэх, төлөвлөлтийг хийх, нийслэл дүүргийн дэд бүтцийн хөгжлийг орон нутгийн хамгаалтын зорилготой уялдуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага засаг дарга түүний ажлын албыг шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах шаардлагатай байна. За 3 улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөгөөг стандартын дагуу боловсруулах, нууцын хадгалалт хамгаалтын горимд хяналт тавьж, тавигдсан үүргийг ямар ч үед албан тушаалтанд томилгоод бүрэлдэхүүн бүр биелүүлэх бэлэн байдлын бэлтгэлжтийг ханган ажиллаж, сургалт дадлагыг дээшлүүлэн ажиллах хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь Батлан хамгаалах багц хуулиуд батлагдсан хэрэгжиж байна. Уг хуулиудыг нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор Батлан хамгаалах багц хуулиудыг сурталчлах ажлын хэсэг үр дүнтэй сайн ажиллалаа. Цаашид ажлын хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлэн иргэд аж ахуй нөхцөл төрийн байгууллагад хүргэж ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллах хэрэгтэй. 5-дугаарт нийслэлийн цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, тэднийг эрүүлжүүлэхэд тулгамдж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Батлан хамгаалах яам, эрүүл мэндийн яам, бусад байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Энэ үйл ажиллагаа зохион байгуулахад нийслэлийн хэсэг даргын хамгийн газрын зүгээс бүхий л талаар та бүхний дэмжиж ажиллана. За төгсгөлтөнд тэмдэглэлээ хэлэхэд цэргийн штабын офицерууд, ахлагч нар, Монгол Улсын ерөнхий сайд, нийслэлийн хэсэг дарга, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын албан даалгавруудыг хэрэгжүүлэн төрийн албан хаагчийн болон зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн хувийн сахилга зохион байгуулалтанд анхаарч багаар хамтран ажиллаж бие бүрэлдэхүүний ажиллах орчин, ажлын байрны тодорхой нөхцөл байдлыг сайжруулах, иргэдэд үйлчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллахад бэлэн байгаа гэдэгт итгэл төгс байна. 2017 онд нийслэлийн цэргийн штабаас Монгол Улсын Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутгийн төрийн захиргааны байгууллага буюу засаг захиргааны анхан шатны нэгж хороод дүүрэгт иргэдэд одоо төрийн үйлчлэг үзүүлэхийн ажлыг зохион байгуулах. За хоёрт нь бол цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд анхаарч цэрэг эх оронч хүмүүжлийг одоо залуучууд болох ийм одоо зорилт төвшүүлэн бид нар бол ажилласан. 2017 онд яагаад Батлан хамгаалах хууль тогтоомжийг одоо илүү давч үзв гэхээр Батлан хамгаалах багц хууль бол Монгол Улсын их хурлаар батлагдаж үндсэндээ 2017 оноос бол Монгол Улсын Батлан хамгаалах салбар бол шинэ хуулийн зохицуулалтаар ажиллаж ирснээр бол онцлог байна. Энэ хүрээнд бид нэр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудал дээр анхаарч цаашлаа цэргийн албанд явсан хүмүүсийн арга эрт одоо халамж үйлсгээ үзүүлэх. За цэргээс халагдаад ирсэн дайчдад ажлын байраар хангах. Залуу хойч үеийг бас цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх. За ахмад үеийнхэн одоо сайхан уламжлалыг залуучуудад өгдүүлэх энэ ажлыг бол зохион байгуулсан. За орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас Батлан хамгаалах асуудал хэрэгэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамтай нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. За Батлан хамгаалгын сайд хамтран ажиллах санамж бичиг байгуулж энэ хүрээнд бол бид нар бас олон ажлуудыг бол зохион байгуулж явуулсан. За Батлан хамгаалах төрийн үйлчилгээг бид хорооноос эхэлж байгаа. Иргэд хорооноос. Өнөөдөр иргэнийгээ бид нэр та хууль мэдэхгүй байна гэхээсээ илүү хуулийг орон нутгийн төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчид яаж сурчиж яах гэдээс эхлэх учраас 152 хорон дээр бид нар яг ижил одоо сурчлагын одоо бүх хэлбэрүүдийг бий болгосон. Тэгэхээр Улаанбаатар хотын 152 ороо 9 дүүрэгт аль газар нь очсон Монгол Улсын шинээр бодлогдсон Батлан хамгаалах хууль тогтоомж бол яг ижил нэг загвараар очиж байгаа гэдэг нэгдүгээр тул онцлог байна. За 2018 оныг бол бид нар бас Батлан хамгаалах хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийн цаашлаад дайсганы бэлэн байдал буюу цэрэг хүмүүсийн бидний бас хамгийн одоо онцлох ёстой юм бол цэргийн одоо бэлтгэлчдийн асуудал байдаг. Энэ дээр бид нар одоо бас 2018 онд анхаарна гэж бодож байгаа. Монгол Улсын их хурлаас төрийн болон албаны тухай хууль шинээр батлагдаж гарсан. Энэ хуулийн хэрэгжилтийг бас
орон нутгийн төрийн захиргааны байгууллагад болон төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлэх гэж тодорхой ажил зохион байгуулгаар ингээ төлөвлөж байгаа. За 2018 онд бид нэр бас цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн яслал дээр нэлээд анхаарна. 2015-16 онууд дээр бол бид нэр эрүүл мэндийн нэгдлүүд, хорооны өрхийн эмнэлгүүд дээр нэлээд явсан бол 2018 оноос бид нэр тодорхой програмтай, тодорхой үйл ажиллагаатай болно гэж ингэж бодож байгаа.